дараагийн бичлэгт маань тавтан морил. За та бүхэндээ би өнөөдөр нэг богинохон сонссон зүйлийг хуваалцъя гэж бодлоо. Өөрийнхөө амьдралын аз жаргалтай цагийг нэмэгдүүлэх арга гэж байгаа байхгүй юу? Одоо Японы нэг нөгөө пүрийн гэдэг ч одоо монголоор юу. Одоо жишээлбэл торт хэрвээ байвал яг одоо идэх үү, твчих үү гэсэн утгатай тийм нэг ном байдаг байхгүй. Тэр номон дотор болохоор хүний амьдралд ингээд 4 төрлийн цаг байдгаа гэж бичсэн байгаа. Тэгээ нэгдүгüүрт нь болохоор болохгүй бүтэхгүй гэж төсөөлж боддог одоо деми цаг хугацаа. За тэгээд хоёрдугаарт нь болохоор хийхгүй бол болохгүй гэсэн үүрэг хариуцлагын цаг хугацаа. Гуравдугаарт нь болохоор зорилгынхоо төлөө хичээж байдаг хөрөнгө оруулалтын цаг хугацаа. За тэгээд дөрөвдүгээрт нь болохоор баяр баясгалыг олж авдаг аз жаргалын цаг хугацаа гэж байдгийм байна л да. Тэгээ эндээс хамгийн гол point нь болохоор юу вэ гэхээр та бүхэн маань энэ 4 цагаас аз жаргалын цагаа улам илүү өнгөлж нэмэгдүүлж одоо аз жаргалтай байх боломжтой гэсэн үг. Жишээ нь одоо бид нар чинь ингээл өдөр тутамдаа усанд орох, үсээ хатаах, ер нь ингээл жижиг шажиг ямар нэгэн зүйлүүдийг дандаа хийхгүй бол болохгүй гэж бодож хийдэг штэ тий. Тэрийг хийхгүй бол болохгүй гэж бодож хийхээр бид нарт чинь дандаа нөгөө үүрэг хариуцлагын цаг нь илүү нэмэгдчихэд байгаа байхгүй юу? Одоо жишээлбэл усанд орох нь ингээд бие цэвэрхэн байлах ёстой зүйл гээ тий. Орохгүй бол болохгүй гэж бодоод ингээ хийхээр үүрэг хариуцлагын цаг болчихж байгаа учраас тэр хүний хувьд одоо тэр нь ингээд жоохон сэтгэл зүйн хувьд болохоор нэг тийм дарамттай зүйл болчихж байгаа юм тий. Нэг тийм хийхгүй л болохгүй гэсэн. За тэгэхээр үүрэг хариуцлага тэгхгүй л болохгүй, ингэхгүй л болохгүй гэж тэгж үүрэг хариуцлага бодож хийх биш. Тэрийгэ аз жаргалтайгаар яаж хийж болох уу гэдгээ бодох нь нөгөө аз жаргалтай цагаа нэмэгдүүлэх юм байлээ л дээ. Дуртай дургу хийн гэд одоо дуртай хийн дургу хийн гэдэгт чинь маш том ялгаа байдаг шүү дээ тий. Тэгээ энийгээ бид нэр ингээд одоо усанд орохдоо ч юм уу жишээлбэл ванд суухтаа ч юм уу ингээд дуртай дуугаа сонсоод дуртай юма хийгээд ингээд тэндээ ингээд дуртай үнэртнээ тавиад гээд ингээд за миний тайван байх, тайвшрах одоо өөртөө зориулах цагч гэдэг юм уу те тэгж одоо аз жаргалыг хийх зүйлээсээ мэдрэх юм байна л да. Тэгэхээр ингээд бид нэр өдөр тутмын 24 цагийнхаа одоо аз жаргалтай цагийг нь илүү их болох боломжтой гэж байгаа байхгүй. Тэгснээрээ хүний аз жаргал одоо өдөр тутамд нөгөө амьдралаас мэдрэх аз жаргал нь улам илүү их болно гэж бичсэн байна лээ. Тэгээ яг ингээд бодоод үзэхээр бас тийм байгааз одоо жишээлбэл үсээ хатаах өөр одоо юу гэдэг лээ зөндөө байдаг та бүхэн маань бичээрэй. Тэгэхээр эндээс юу гэж яах нэхэр тэгхгүй бол болохгүй, ингэхгүй бол болохгүй гэж тэгж нэг үүрэг хариуцлагын байдлаар одоо тийм нэг айгүй төгшөөж хийх биш. Тэрийгэ одоо гоё аз жаргалтайгаар өөртөө гоё таашаалтайгаар гоё мэдрэмж авах байдлаар баяр жаргалтай байх аргаал нэмэгдүүлнэ гэсэн үг юм байлээ. Тэгэхээр энэ нөгөө өөрт байгаа цагаа зөв ингэж өнгөлж зүлгэж чаддаг болно гэсэн үг аахгүй юу. Тэгээд чамд одоо танд энэ 4 цагны ер нь аль нь илүү олон байна вэ гэдгээ бас бодож үзээд өөрийнхөө бодол, үйлдэлд өдөр тутам хийж байгаа зүйлдээ ингээд анхаарад аз жаргалтай цагаа бүгдээрээ гоё нэмэгдүүлээд амьдралаас гоё аз жаргалыг илүү мэдэрцгээе гэж хэлмээр байна. За тэгээд өнөөдрийн бичлэг маань богинохон байсан ч гэсэн сонсонд баярлалаа. Дараагийн бичлэгээр бүгдээрээ дахиад уулзъя.